바로. 이겼어 쇼. 자, 여자 쇼. 네, 거의 여자. Зяад чинь 5 минутын алхалтыг хийгээд гараад ирсэн байна. Цаг агарын хувьд сэрүүхэн бороотой тийм байна. 호수 차서 우주 잡고 속아 좀 더 박타볼 수놓고 샷다지고 임의태 밥을 오늘은 누구 져서 중요한 날 저쯤 욕린 살을 차린 춤 보수 어떠한데 너는 너유 같아요 간다도 가다도 Hamburgээс ирж байна. Тэгээд хурдны галт иргэн дагуудаа сууж үзэж байна. Тэгээд тэгээд яг дараа гоё тогтоолж юм ярья. Ямар инээдтэй юм бэ? Би юу яасан баггүй юу? Өглөө юу ягаад жижиг хотоос Хамбург ороод Хамбургээс Штутгарт руу хурдын галт иргээд тэгээд сая Штутгартаас намайг Викэд тосч авсан баггүй юу? Тэгээд тэндээс бит хоёр даваагийн дахиж нэг бичлэг гэж уцаа газар тавьчаад тэгээд хамаг хөдлөлөөдөө хийгээ харсан чинь бичлэгээ эхлүүлээ байна. Бичлэгээ эхлүүлсэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь камерны гар маань өдөртлөхтэй түүнийг дараад бичлэгээ зогсоосон байл яг уу. Яг энтгийн хоолнд бол би тийм дуртай биш. Яг ингээд Европ хүмүүсийн зүгээр л ингээд пиццагаа альсал ингээд нэг тийм бургер ч юм уу мэдгүй надад бол тэр нь бол тийм гой санагддаг учраас би рамен л болж идээл гэж бодож байна. Шүлтэй. Шүл.
Би сая захиалга өгчөөд тэгээд юу яагаад миний захиалга ирсэн чинь би ингээд бичлэг хийсэн чинь уцсахгүй. Би захиалга өгтөө уцаа цэнгэлүүлэх гээд зөвч нөхцөөс ахгүй. Тэгээд гээ би буцаж хэсэг байж байгаад тэгээд орж уцаа авчих. Тэгээд одоо бичлэгээ хийж байна. За. Тэгэхээр ямар ч юу яасан. Ер нь нөгөө их хоолны газрууд үдээс хойш ер нь бол нийтгээсэн болохоор би ямар ч гэсэн юм уугаад суухаар шингээд тэгээ энд ирсэн байна. Тэгээ энэний латте надад таалагдсан. Латте биш матча латте. Тэгээд яа. Окей. Тэгээд Та-да. Ууган хүү дуваас охрон духан дундаа ганц нүдтэй бүлгөө ганц охид хоёр байх хэрэгтэй тийм хэвлэлийн алдаа байна. Айгуу хөөрхөн цэцэг авсан байгаа. Жохон гүчлээ. Нөө цагаан сар маань те миний хувьд бол хуучраг байгаа болохоор дээлийн өмсчихсэн байгаа. Нанаа гэдэг шүү дээ. Амар бийлж массажлуулах аим. Би баг ороод массажлсаар би бүр амар л харагдаж байна да. Тана амар харагдаж байна. Бараг би шолны зам хөлөх гэдэг юм шиг. За яхаа. Өөр нэг дээрээс харуулдаг дээр зөө. За өнөөдөр би нүүрээ бодож байгаа. Амар удсан заяа хэдэн цаг чалсан юм гэдэггүй. Яагаад гэвэл эхлээд би линз хийх гээд. Тэгээ линз хийх гэж маш их хичээгээд болдгоо. Тэгээд би харих гэж хийсэн байгаа.
Тэн дээр бүр үнхээр их утсан. Тэгээ линзээ хийснийхэн дараа ингээд миний хөмсгний ханд авахгүй. Тэгээ би хөмсгөө нэг тэгээд өнгө төрхөнд оруулах гэж нэлээ үзсэн. Тэгээ би үсээ яцлах гэсэн чинь миний үс боос аграгдахааргүй байсан. Тэмлэн да. За би та нарт энийг харуулъя заяа. За, дуугийн явуулаарай. За нөгөөх нь. Ийм хөөрхөн жааш. Шүүрлээ. Мэдгүй. Хаана гэдэг вэ? Нэр нь хаана? Хаана? Тий. Энэ байж үү? Ааха. Эзэдээ авахгүй. Тэгээ бас нэг үйл залуу тийм аа нэг түрк ч юм уу бас нэг өөр төрлийн ажлтай өөр гадаадын ажлтай. За тийм хүмүүстэй комент Зя. Яг одоо хаанаас нь чиглэж ярмаар юм өстэй мэдэхгүй байна. Гэтэ ямар ч тач энэ бичлэг нь болохоор гэтэ яг юуны тухай вэ гэхлээр за бас сэтгэл готрол гэх нь ч хайшаа. Гэхдээ яг жаахан дөхөө заяа. Тэгээ нэг тиймэрхүү зүйл яг ингээд сэтгэл санаанд мань мэдрэгдээд байгаа учраас Самно. Ганан бэр түрээсэлж чанмал авах гээд ямар чанмал авахаа мэддэггүй. Нөгөө имэнэрийн чирээд явдаг нөгөө хүнс цуглуулахад хийдэг нэг тор байдэн штэ. Гэтэ доороо дугуйтай. Яа тийм тор хэрэгтэй юм байна заяа. Би ингээд ёо. Би нэг өглөөний цай авсан бохгүй юу? Өглөө идэх юм тэгээд одоо очоод нэг хоол их материал энтер. Тэгсэн чинь яа ийм болчихлоо. Тэгээд 2 ундаа авсан. Тэр бас нэлээ хүн тагшиг байна. Айгу. Яа, би өнөөдөр ажлынхандаа хүртэл би хөргөж авсан. Бүгдэндээ хэлээд. Зөвөр ингээд цаанаасаа тэгэж хэлмээр санагдчихсан.
баярлалаа. Сайн уу гэрмэн. Гэртээ тавтай мөрөл. Би нэг одоо 6 сарын биш 5 сарын 29-ноос эхлээд ингээд 2-7 хоногийн зайтай байна уу? Тиймэрхүү л ах. Тэрнээс багт үж магадгүй тиймэрхүү зайтай 300 гаруй мянган төгрөг төлж ер нь л өрийн дарагдвал дуусах хэвээр. Ганц төгрөг төлөөг байгаа. Яа, тааш гэсэн сонир байна уу? Хоос үлдөгч харуулж маруулаад байгаа нь. Гэтэ нөгөө тэр олон том хөлдөгч дотроос энэ болохоор ингээд амар том харагдсан байхгүй надад л. Тэгээд энд хүрээд ирсэн ч амар бас тийм ч том биш юм шиг санагдчих. Ямар гоё юм бэ? Ийм гартай байгаад намайг тэрдэг байсан бол гоё байхгүй. Яа. Танаас жоохон харуулчих. За ингээд хайлаа. Зэрэг яг миний хажууд унтж байгаа байхгүй юу? Би өөрөө өглөө амар сэрцэн тэгээд би нэг бичлэг хийж гэж бодоод тэгээ сууж байна. 6:30 гэлнүүд ингээд нэгддэг болсон тэгсэн чи өнөө өглөө бас тэгээ шууд нэгдчихэж байна. Тэгээд усан дорчлоо. Зя. Энэ болохоор энэ бичлэг нь амар замбраагүй бичлэг байх болно заяа. Зүгээр л ингээд миний дими балан ярэ тэгээд амар утгартай байх болно. Нэгэн жилийн өмнө шин ном байсан нэхэн дурсгал өнөөдөр туйлын сайхан байна. Үйл явдлаар дүүрэн өдөр хоног үүдэлэрч үнэний түүхийн хорвоогоос буцах цаг минь ойртож байна. Сар мэлтиж одод анивдсан саруулхан цагаахан өвлийн инүдэш цасан ширхэг зөөлөн хайсан намуухан дулаахан өвлийн инүдэр хүндрэлтний хөгжлийн ухаанлид нэгэн нас нэмэхээр 2016 он би айлчлан ирлээ. Тэр байна. Арайхан ороогүй ардын сургууль өмнө минь байна. Амжиж дуусаагүй уран зураг өмнө минь байна. Танилцаагүй яваа дотны найз өмнө минь байна. Таагдаагүй нэгдээгүй нууц бүхэн өмнө минь байна. Салиглан долиглон он солигдож цасан өмсгөл ертөм цэгийг бүрхэж оюун эрдний өнгөөр орчлон чимж одод тэнгэрийн зурваст 2016 он түглээ. Идэр жаахан шин ом минь намайг дурсаж яваарай ихийг бүтээж намтар түүхээ мөнхлөөрөө. Цаг хугацаа түүх болон үлдсэн хуучин оноо цаглашгүй их амжилт үйлсээр үдэж он цагийн тооллоор учран залгаж байгаа шин оноо од хямар орчлонгийн сайн сайхан бүхнийг бэлэгдэн өгдөцгаая. Сүүн цасын гэрүүлтэй хуучин он таныхаа саршгүй бүтээлийг улам аривжуулж амжилт бүтээлээр дүүрэн арын ондоо шилжүүлэхээр дахин илэрхийлж байна. Андгаа тангараг өргөж байна. Баяртай хуучин минь баяртай. Дүү болон хоцорлоо та. Баяртай хуучин минь та. Түүх болон үлдлээ. За, энэ бичлэг болохоор ингээд ямар ч ангилалд орохгүй бичлэг байгаа. Тэгээд дими балан яриач биш, блогч биш. Жилийн өмнө болохоор би нэг шулан артын бичлэгийг үзээд тэгээ нөгөө 13 хүслээ бичих тэр бичлэгийг үзснийхээ дараа яг бичээ гэж бодоод тэгээд яг найздаа хэлээд тэгээд биччихсэн.
Тухайн үед бичиж байхдаа болохоор ингээд бас та нарт ингээд жилийн дараа бичлэг хүргэн нөгөө нэг 13 зүйл чинь баг ингээд бодтой болцсон ингээд тэрийг ингээд та нарт харуулна гэд бэлдсэн байхгүй юу? Цаасан дээр бас нэлээд ихэд хадгалж үлдсэн. Тэгээ би бүр сая арих гэж оллоо заяа. Тэр 13 юугаад хүслийг та нарт ингээд уншиж өгөхгүйд яг тухайн үед бодож байхад ингээд боломжтой юм шиг санагдаад тэгээ бас мэдээж яриг хэтрүүлэхтэй зүйлсүүд бол угаасаа байгаа. Гэхдээ яг миний хувьд болохоор юмыг 100% хэрвээ чи ингээд 100% зүйл одоо хүртхийг хүсэж байх юм бол ингээд 200% хүсэх хэрэгтэй гэж би боддог. Чи 50% одоо гүйцэтгэл хүсэж ивэл за тэр нь л надад хангалттай гэж бодож ивэл чи яг ингээд 100%-ийг хүсэх ёстой гэж би ер нь бол өөртөө тэгэж сануулдаг байгаа. За тэгэхээр ямар ч тач та нар ингээд миний 13-ын хүслийг сонсох чинь. Тийм болохоор энэ бол ингээд маш юм миний хувьд бол чухал юм нэндан зүйлсүүд л дээ. Тэгээ энэ 13-ын яг үнэндээ одоо яг аль нь ч биелээгүй гэх нь хашаа. Гэхдээ ер нь бол биелээгүй зүйлс дийлийнх одоо тэгээ дараа нь бичэндээ төр завсарлаа. Манай зочин ирж. За 13 үсэл гэдэг ер нь энэ жил нэлийн хүмүүс бас мэдээд тэгээд ер нь хийж ах шиг байна. Би яг өмнө жил 13 үслээ бичээд тэгээд хийжсэн. Энэ жил бас ер нь хийж гин. Тэгээд өмнө жил хийсэн ч гэсэн миний 13 үсэл 13-уулаа биелээгүй. Тэгээд яг нэг ингээд бичгтээ би тэгээ буруу бичсэн ч юм уу эсвэл зүгээр л би ингээд нэг жилд тийм ингээд биелэхээргүй 13 үсэлтэй бичсэн ч юм уу зүгээр л мэдгүй ямар нэгэн тийм алдаа гарсан байх. Тэгээд энэ жил гандан бурахгүй надаас ямар юу унах вэ те. Тэгээд 13 үсэл бичсэн. Энийг би 23 бичсэн байхаа. Тийм болохоор тэгээ шууд 23-наас шатаач гисэн. Тэгэхээр 1 сарын 3-ын интернет яг дуусах байх гэж бодож байна. Одоо би өнөөдөр хөвсгөл явна. Тэгээд хөвсгөл явахдаа энэ гараа авч чадахгүй учраас тэгээ одоо дэвтэрнийхээ арыг халаасан ч юм уу хийгээд авч байгаа хаа. Нөгөө нэг юм шилэн сав надад яг тухайн үед байхгүй. Тэгээд яг энэ харагдахаар энэ дэвтэрээ. Тэгээд өнөөдрийнхөө юг хүслийг бүгд рүү шатаацгаая. Тэгээ би энэ тавган дээрээ ер нь бүгдийг ер нь тэгж шатааж байгаа. Би ингээ хүсэлтэд зориулаад цаас хевлээд тэгээд яг цаасаа хайчилж байгаа. Тэгээд цаасан дээрээ зориулж бичсэн зүгээр ингээ дэвтрийн булан ч юм уу зүгээр бичгэн цаасны хэсэг байгаагүй ингээ аминда өөрийнхөө бас сэтгэл мэтгэл гаргаж хийсэн байгаа. Би ч хөөрхөн харагдаж байгаа сте. Гүү. Чи зүгээр чи л хөөрхөн. Хотлоо хөөрхөн мэнэ. Энэ бичлэгний төгсгөлд болохоор миний өмнөх 13 хүсэл маань шууд та нарт тийм бичлэг хүрэх хаа. Өмнө нь би уулын бичсэн байхгүй. Гэхдээ би 13-лангийн уншаад өгчлөө яалаа. Тэгээд тэрийг эвлүүлэхдээ хамгийн арталт оруулчээ. Тэгээд яг өмнө жил намайг юу хүсэжсэнийг мэдхийг хүсвэл яг төгсгөл бичлэгний төгсгөлд байгаа. Тэгэхээр хин нэг ингээ миний яг өөртөө хүсэж байгаа тэр сайн сайхан зүйлсийг ч юм айлсвал ингээд яг тухайн үед бодож исэн яг ингээд чин сэтгэлээс итгэжсэн тэр зүйлийг мэдэх нь миний хувьд тийм одоо нэг тийм амар зүйл биш. Ингээд тэр хүн миний сайн сайхан зүйлийг мэдлээгээд ингээд надад ямар ч тийм муугаар тийм нөлөөгүй гэж би боддог. Ингээд би өөртөө ийм зүйл хүсэж байгаа шүү. Би яг ийм зүйл зориод байгаа шүү. Би ингэж яг одоо бодоод байгаа шүү гэдгийг ингээд хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Ер нь бол нээлттэйгээр. Тэгээд одоо ингээд жилийн дараа тэдгээр 13 үслээ харахад бол ер нь жоохон юм сүржин тэгээ юм бодит байдалтаараа буугаагүй. Яг тухайн үед бол би үнэхээр чин сэтгэлээсээ тэр бүгдийг болно бүтэн гэж итгэжсэн байхгүй юу. Гэхдээ яг тэр хүслийг би 12 сарын сүүлээр бичээ. Тэгээ яг 1 сарын 1-нд яг 13 дахь хүслээ өөрөө задлаад уншиж байгаа штэ.
Informationen zum RE3 nach. Тэгээд түүнээс яг 2 сарын дараа би ингээд яг миний амьдрал яг төлөвлөгөөнөөс ингээд гажаад эхэлсэн байхгүй юу. Ерөөсөө ингээд тэр 13 хүслийн зүг биш. Би ингээд за би өөрийнхөө амьдралыг ингээд өөрөж болоод байгаа юм чинь нэг тийм хүсэл зорилгоо зүгээр өөр тийш нь чиглүүлж болно гэд. Тэгээ өөр сонголтуудыг хийгээд өөр замаар явчихсан. Ер нь тэр 13 хүсэл яг үнэндээ тэг ингээд биелэх боломжтой байсан уу, боломжтой байсан. Би тэдгээр тэг хүслийнхээ төлөө алхмуудыг авч болох байсан уу, болох байсан. Гэтэл би тэр замаар яваагүй. Тэгээд тухайн үед болохоор зүгээр л ингээд тэг за ингээд биччихье гэж бичээгүй, мэдээж хэрэг ингээд тэг нэлээ олон хүслүүдээс за энэ надад хэрэгтэй байх, би ингээд бичиж гэж биччихсэн. За тэгээд энэ жилийн 13 хүсэл болохоор ингээд яг дараа жил харангуйта дахиад ингээд хөрсөн дээрээ буугаагүй байсан байна гэж ярьж магадгүй. Би нэг өөрийгөө үгүйсгэхэд бас ингээд зүгээр л гэж боддог заяа. Яагаад гэвэл тэр болгонд ч ингээд миний өсөлт дэвшилт юм эсвэл ингээд нэг би чи яг ингээд энэ чигээрээ ингээд тэг ингээд насыг барахгүй штэ. Тийм болохоор ингээд тэр нь зүгээрээ хүн ер нь тэг ингээд шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй, шүүмжлэлийг ингээд ойлгодог байх хэрэгтэй. Тэр тусмаа ингээд тэг өөрийгөө би тэр үед тийм байсан байна, ийм байсан байна гэд бодож хэрэгтэй гэж бодож байгаа учраас энэ жил бол ингээд аль болох тэгээ өөрөө ямар ч гэсэн хэрэгжүүлж болохоор, алхмууд авч болохоор зүйлсүүдийг бичсэн гэж бодож байна. Ингээд ямар ч замыг сонгосон байсан тэр замыг тэг ингээд туулах явцдаа энэ одоо 13 хүслийг ингээд биелүүлэх боломжтой гэж бодож бичсэн гэж найдаж байгаа. Тэгээд дараа жил бүгдөө миний 13 хүсэл юу ясныг хамтдаа яг ингээд үг өгүүлбэр цэгтэй уншаад тэгээ яг ингээд биелсэн үгүүгээ бас ингээд ярилцъя. Тийм бичлэг орно гэж найдаж байна. Ингээд зүгээр л ингээд яг юм жил одоо энэ чинь ер нь бол ингээд бүтэн жилийн зорилго гэдэг чинь бол нэлээд юм асар хэмжээний яг өөртөө тавьж байгаа юм том юу штэ. Шалгуур юм том зүйл штэ. Тэгэнгүүт яг үндэ маргааш хийх зүйлээ хуваалцдаггүй хүн хүртлээдэг. Яагаад гэвэл хүнд хэлвэл биелэхгүй гэж итгэдэг, боддог. Тэг яг хөө тэр хүний итгэл үнэмшил тийм байж болно. Тэгэхэд би болохоор ингээд маргааш би тийм юм хийх гэж би одоо яг тийм сэтгэл зүйтэй байна. Маргааш юу болохыг би мэдэхгүй байна. Гэ маргааш нь болохоор би тэр зүйлийг хийж гин гэдэг дуусныхаа дараа ч гэсэн би тэр зүйлийг хийчлээ гэж ингээд хуваалцдаг төрлийн юм баггүй юу? Тийм болохоор тэтгэрийг бас манайхан харгал зүүзээрээ. Тэгээд хитрхээ бас ингээд бүх юма хуваалцаад байгаа юм шиг санагдаад ах юм бол надаас түр завсралчаарай гэдэг үгийг би хэлдэг байгаа. Тэгээд нэг хитрхээ ингээд нэг хүнний ингээд амьдралыг мэдээд яг тэр хүнтэй ингээд нэг тийм одоо яг юм дотно гэх юм уу? Гэхдээ ингээд уулзч үзээгүй байсан ч гэсэн тэр хүний ингээд яриа залхамаар санагдал ах юм бол хоёрын харилцаа жоохон тэ юм эрүүл биш байна гэж би боддог байхгүй юу. Тэр хүнээс залхаал эхлэх юм бол би ингээд ер нь бол яагаад би залхаад энэ залхаж болохгүй штэ гэд улам лавшруулах биш зүгээр л ингээд жоохон зай бариад эхэлдэг. Зүгээр ингээд би нэг бичлэг үздэг. Ихчийнхээ одоо юм ахынхаа ингээд бичлэгийг үзээ тэгээд за ингээд хүлээлийн өрөөнд дээр шууд жишээ авчгаад би яг өмнө жил биш ээ. Яг хизээч юмдээ нэг тийм хүлээлгийн өрөөний хоёр маань ингээд надад жоохон залхаад эхэлсэн байхгүй би. Тэгээд яагаад тэгээд байгаа юм болоо гэж одонгуудаа би ингээд авсан арга хэмжээ нь болохоор за би төрхийн сонсгол болчих.
би тэр хоёр хүнд хайртай биш болоогүй, одоо хайргүй болоогүй. Тэгээ тэр хоёр хүнийг би хүндэлдэггүй болоогүй. Тэгээд би тэр хоёр хүнийг ингээд тийм дургу хүмүүс болгомооргүй байгаа хгүй. Тийм учраас би ингээд энийг шин дугаар орсон байж тээ үзье. Тэр хоёр ингээд шин зүйл хийх гэж байгаа юм байна. Харъя гэж ардаас нь тэгэж явахгүйгээр зүгээр л ингээд юу орхичё. Тэгээд би үзмээр санагдаад, сонсомоор санагдаад тэр хоёр ингээд нэр нь тэр хоёр маань юу ярьж байгаа бол яаж байгаа бол амьдралд нь юу тохиолдож байгаа бол гэж мэдмээр санагдаад эхлэхээрээ би үзье яа гэд. Тэгээд одоо болохоор ингээд яриаг нь сонсоход зүгээр байгаа. Тэр хоёрын ингээд тэ ярьж байгаа үнцгүүдийн ингээд сонсоход зүгээр байгаа заяо. Яг тэр залхаад эхэлжсэн үедээ яаж исэн бэ гэхлээр хитрхи их би ингээд альсвал тэр хоёрт угаасаа яг би 18 тагаас хойш үзэж эхэлсэн гэдэг чинь тийм эстэй ингээд 4-5 жил үзэхээр угаасаа ялцчихгүй нэг тийм завсарлах хэрэгтэй штэ. Яг тэр завсарлах байсан юм шиг санагдсан. За ямар тач болно. Энэ 13 үслэл хэлчихсэн. Тэгээд одоо болохоор би хувцлаад тэгээд гараад тэгээд хамтдаа юу хийцгийг харъя. Арай болохоор би 8 хавтасаар хөвсгөл явсан. Тэгээд хамтдаа хөвсгөл явъя. Тэгээд хөвсгөл сонь сайхан юу болох нь нэг болоогоор тэг ингээд тэр нэг 5 болох нь байх. Тэр 5 хоногийг бүгдөө хэрэг өнгөрүүлэхийг харцгаая. Тэгээд миний 24 насыг угтаж авцгаая. Миний 23 насыг үдцгээе. Тэгээд хүн болгоны нөгөө нэг юм 23 нас, 24 нас юм амьдралын эргэлтүүд, амьдралын өөрчлөлтүүд өөр штэ. Тэгээд миний хувьд болохоор би одоо ингээд нэг тийм яг одоо юм залуу хүн гэдэгтэй бол яг одоо ингээд нэг тийм бүлийн зөвшөөрөөд хөл тавьж гэн гэх юм уу. Нэг хүүхэд наснаасаа гарч чадахгүй, өсвөр наснаасаа гарч чадахгүй. Тэгээ ингээд найзуудтай ингээд нэг тийм яг одоо ч хүүхдэрээ гэж ярьдаг хүн хിവэрэ байсан ч одоо болохоор ингээд нэг тийм арай нэг тийм жаахан том болоод тэгээд яг тийм өөрийнхөө ингэж боддог тэгэж боддог гэдгийг зөндөө их ярьсан юм чинь би ингэ ярьсан баха энийг ингээд яг тайлбарлах гэж хичээгээд үгээ сонгох дээр нэг анхаараад ээж аах уу за окей гадуур гарцгаая. За хамтдаа гарч манайхан хоол идээд тэгээд орж ирэхдээ болохоор юу яа зөргөн машиныг халаачаад тэгээд жоохон суужгаад өнөөдөр жоохон нэлээ халаагаад oh my god. Хөл хүрдэг бай. Машина халаагаараа гэсэн өдөр болгоныхан даалгавар заа. Тэгээ насан өглөө үүрээр явцсан байгаа болохоор одоо өнөөдрөөс эхлээд би халаах нэ. Өглөө болсон шүү. Сая бабуулаа ирээд тэгээд цаад чи өнөөдөр нөгөө зураг авалттай гээд пижак хараад явлаа. Тэгээд зураг авалтаа дуусаад тэгээд ирж хоол идээгээд тэгээ надад байгаа хүнсний ногоог өдөр хацгаая. Чинжүү байна. 2 ширхэг сангам байна. За цагаан будаан нэм үлдсэн, бор будаан нэм үлдсэн байна. Тэгээд нэг ширхэг доор байсан. Ямар царай муутай. Юу блог би. Ийм байна. Амьдрал ийм л байна ер нь. Маргааш цалин муу. Тэгээ нэг жоохон хүнс авъя да. Ямар ч гэсэн өнөөдөр нэг энэгээр нэг хоолнд хийгээд тэгээд өглөөж идүү. Тэгээ өдөөс ашлахаар амгтай уулзсан. Тэгээд бит хоёр юу намар нэг уулзсан штэ. Тэгээд намар уулзнаас хойш юу уулзъя гэж яриадсэн ч гэсэн ингээ хоёр талдаа ингээ болдгоо. Тэгээд амг завтаа болохоор би завгүй болчоод би завтаа болохоор яг ингээд амг бас ачаалттай болчоод тэгээ өнөөдөр бит хоёр уулзах гэж байгаа. Тийм ээ. Миний энэ амралтын өдрүүд нэлээд юм
гоё өнгөрөөд ах юм. Төлөвлөгөөний дагуу гэх юм уу? Гэтэ тэр төлөвлөгөө нь тийм ачаалалтай их биш. Таваараа амарч олоод тэгээ хийх юмнуудаа хийгээл тэгээ яг ингээ уулзах хүмүүстэй уулзаал гоё яана. Дөнгөс сая бабуулаа тэр хоёр ирэхээр нь би бүр ингээд орноосоо год гэж босоод тэгээд байж байна. Тэгэхээр одоо болохоор ер нь бас хоол хийх гээд нэг амар яарах бас шаардлага байхгүй. Талбайн зүү арслан дээр уулзъя гэдэг шиг би сул модны уртад хүнтэй уулзах чий. Тэгээд манай хүн одоо ирж байгаа хаа гэж бодож байна. Шууд сэрээд галтаа гороо ирээгүй бас удсан байна. Нөгөө шууд угаалга өрөө ороодсэн болохоор зя одоо болохоор үнээр таг нойрмог байна. Зориг өнөөдөр ирнэ. Цаачаа өчтөр ер нь гарцсан л да. Тэгээд өглөө ирэх байх би ихтэй ажилдаа явчих байх. Тэгээд өчтөр нэг мах юу яасан байгаа. Ирсэн байгаа. Тэгээд хоол орой хийгээд тавьчихсан юм уу гэснээ үгүй энэ ч одоо тий өглөө юуны төлд ирсэн ирээд байгаа лээ. Өглөө зүгээр шууд шүлч юм уу эсвэл зүгээр 20 дугаар хаалч юм уу хийгээд үлдээгээд тэгээд талын болохоор зүгээр ажил руугаа бас өөрөө аваад явчих гэж бодсон. За тийм байна. Сая би босноо. Өнөөдөр хийдэх лээ гэж нэг бодлоо. Гэтэ яалтчгүй ажиллаж байгаа хүмүүс нэг тийм өдөр сударна. Тэгээ нэг тийм юунч хамаагүй л болчтой юм шиг санагдаад л ах юм. Дээр хагас сайны өглөө л ах. Хагас сайны өглөө би унтчихад тэгээ надад ингээд чатарч байгаа байхгүй юу? Тэгээ би оройн жилөө. За тэгээ ямар ч сан ингээд унтчихаа чатарсан чи би ингээд сэрээ заяа. Яагаад сэрж байгаа вэ гэхэлээ би ингээд сэрүүлэг гэж одоо сэрж байгаа байхгүй юу? Тэгээ сэрсэн. За ажилтаа явъя гэж бодож байгаа байхгүй. Яа бүр хүнд тэгтлээ ингээд сууцсан байна гэж боддоо. Гэтэ би аль болох амьдарч байгаа шүү манайхаа. Ер нь амьдраад байгаа шүү. Амьдрах ёстой гэж бас бодоод байгаа шүү. Зя энийг уучтаа. Яа. Зоригроо ярьснаа би сая бүр амар. Нэг то муурлахын чаашийн жоох юм. Чи хурдлалтаа хүлтлөө гэж яриад ёо. Гадаа бүр амар хүүтэн байна. Бид нэр сонгоны цаг дээр хүүхдүүдээ аваад зайсан лөө нэг хүрээлэн дээрч тэгээд за бутар үстэй танил. За туршилт дээрсэхгүй. Тэгээд би ингээд ер нь бол хамт яваад юм үзгээд ирсэн. Ёо тэгээ одоо буцаж явж байгаа хгүй. Яа бүр амар хүүтэн байна би бол амар даарж юм. Ёо.
гэсэн юм. Ойрдоо ерөөсөө шүл уугаагүй. Тэгэхээр шүл яа гэсэн. Тэгээд нэг уртал ажиллаж байхдаа ингээл баг өдөр болгон л өөр хоол идсэн гэдгийгс аахгүй юу. Тэгэл би цаа ногоо төшөөл хийгээд. За тэгээ ногоо төшөөл хийхэд байцаа хийе гэж бодлоо. Тэгэл ногоо төшөөлөө хийх гээл ногоонуудаа хороол махан ураал гэж зэрэг ирсэн юм. Үгүй цөв хийдэг. Тэгээ байцаатай цөв өчтөр хийсэн байгаа. Тэгээ өнөөдөр байцаатай цөвнгоос аваад явъя. Саяхан гэхэр чинь 11 сарын дундаас сая 12 сарын дунд хүртэл сургуулийн цайны газарт тавьсан хоолны маань бичүүлээд шууд идчихэж болдог байхгүй юу. Тэр өөр маань 55,000 байсан. Тийм учраас одоо нэг амрах гадаага энэ хэдэн хоногтой зүгээр л гэрээсээ хоолнд авч очоод идэ гэж бодож байгаа. Би уулын ингээд нэг идэж уух, өмсөж зүүхтэй ингээд ер нь хүн хасах хэрэггүй улмал тэр нэмэгдэж явах хэрэгтэй. Энэ бол ингээд амар суур хэрэглээ мэрлээ гэж боддог ч гэсэн яг үнтэй тэгээд бодит байдал дээр амьдрал эмлэн болохоор тэгээд ялталтай. Өчигдөр би зөрөгт энэ сарын нэр нь тогны мөнгө саяхан гараад тэгээд би төлсөн. Өчигдөр нэрэн юу усныхан залтыг дарж явуулах мартаад тэгээд явуулсан гэж хэлсэн аахгүй. Гэсэн жам тэр тогны мөнгө яг хоёулаа баг энэ байранд 10 сая төгрөгнээ зүгээс төллөө гэж хэлдэг байхгүй. Тэгээд гэсэн чи би шүнжин тэрийн зүудлээд яаж зүудэлсэн гэсэн чинь ингээд зөрөг за зүгээр л хоёулаа ингээд тусдаа баяа би хямдхан газар тэгээд зөрөг ямарсан мэдгүй ингээд хаашаа ч юм хувцаа баглаа явцсан заяа. Тэгээд би болохоор ингээд хаана авах мэдгүй ч гэсэн ингээд энэ байрыг сулж өгөөд тэгээд нэр нь тоосоод утсан чинь 10 сая төгрөг мөрөг нэр өгсөн байгаа л зүудэлж байгаа байхгүй. Тэгэл хаана авах юм тэгэл гэхдээ миний зүудүүд ерөөсөө нэг тийм бодтой байдаггүй. Одоо энэ байрыг түрээсэлсэн гэж үзүүлж байгаа ч гэсэн яг энэ байранд тэр үйл явдал болохгүй нэг тийм шаал хондоо хийсвэр ертөнцид болоод байгаа байхгүй. Тэгээд зүудэлсэн байт юм аа. Энэ дараа намайг бичдэг дурчтай гэдэг өөрөө тэгээд байна. Өчтөр болохоор ингээд би за зүгээр ингээд зориг унтж хаад чинь унтуулаад тий би бас нойрноос нь хуслаад явах уу гэж бодоод өөрөө шууд автобусны буудлын руу яваад тэгээ ажил руу явцаахгүй юу. Тэгээ өнөө өглөөс ирсэн шан бүр миний би бүр үнэхээр өвдөөд тэгээд зоригт намайг хүргээд өгчөөч гэж хэлсэн чинь би угаасаа сэрцэн байна. Тэгээд цаадгаж тэгээд зогсож байна. Манайвэр модоцч өөрхөн харагдчихээн. Итгүй яг би ингээд яагаад өвдсөн нь бол бас ойлгохгүй л юм. Уул нь дажгүй л агансан эрт ундж байгаа. Ингээд хоолоо ингээд банк бэлдэж авч яваад тэгээд бас өдрөө хоолыг алгасалгүй идж байгаа. Яа би бүр ингээд ард ингээд бүр амар бичих саастай. Би угаасаа л тийм юутай хүн биш л дээ, ийм чам байна, ям байна, ингээд бүх юм ян тан тэгээ тий бичих цаасан тий ингээд байдаг хүн биш байхгүй. Би ингээд нэг жоохон хөглөрч ивэл надад юм. Тэгээд угаасаа ингээд тийм амьдрахад ингээд нэг тийм олон зүйл хэрэгтэй юм шиг санагддаг. Оо энэ юм уу үлдсэн байна шүү дээ.
9-өөс 12 цагийн хооронд тамийн газар яваад байна. За одоо би багшаа гарчаад ирээ. Би авчив. Манай хайртай шавьяаны өгсөн байгаа. Баярлалаа. Танай ангийнх үлээ. За би очиж. Одоо би болохоор дэлгүүр гарч юм аваа. Тэгээд мэдгүй зүгээр л өнөөдөр үнэхээр нэг тиймэрхүү өдөр байна. Хоёр даваасаа л нэг иймэрхүү өдөр өнөөгд өнгөрч байгаа л. Окей. Ой. Шүдний имэлгээсээ гараа явж байна. Өдөр багч ажиллажсэн чинь миний арааны ломбон шууд чулууж ажиллагдаж байгаа юм шиг ажиллагдаад. Миний нэг арааны 50% нь ер нь лом байхгүй юу? Тэгээд тэр нь ингээд доороосоо биш хажуу талаасаа мэдгүй за ямар ч гэсэн тэгээд ирээл янзлууллаа. Бурхан минь гэж. За ингээд бичлэг зураг хийж болно гэсэн учраас би бичлэг зураг хийж байна. Oh my god. Яа, үнэхээр гоё газар ороод ирсэн байна заяа. Ороод ирсэн ч гэж угаасаа ингээд төлөвлөд тэгэл ирж байгаа л та. Энэ болохоор ингээд Асра парк гэдэг. Ер нь бол одоо орон судлалын хүрээлэн. Тэгээд би ингээд яг юм дийлхэнгүү нэр том яатай юугийн нэрийг ингээд оруулчихъя. Бас сонирхолтой ертөнцөө шүү. Гоё санагдчих. Тэгээд энэ болохоор нэг музей ахгүй юу? Тийм болохоор ингээд яг үзэж харах юм бас өнцөг болон бүрттэй ингээд бүх хэсэгт байна. Үнэхээр гоё юм.
ганцтай. Ангийнхаа сурагчтай авчвал отгой чамтай л уулзах юм шүү дээ. Манай анги нэг 25 хүүхэдтэй. Харин тийм. хамгийн жижигхан хамгийн ойлгомжтой харин бод байна. Дээр амжилттай цонын газарыг манай дэлхий хатж байна. За хоёр хэсгээр их газрууд харагдсан цагаар хэсэг бол юу гэсэн одоо манай дэлхийн их хэсгийг одоо ус талын нурууд эзэлж юм байна гэдгийг эндээс харагдаж байна. Сэтэргийн бичлүүрийн 195%-ийн явуултай хамгийн том дагуулын гитан гэж нэрлэдэг манай дэлхийн дагуулын санаас ч том дагуултай тийм байна. Тэрдэг тод оддын ингээ хооронд холбоод харуул бааван дээр суучдаг бахны. Бид нар ер нь одны одыг ялгаж сурахын тулд ер нь мэдсэн. Сарны бидний харт хорны хоёр хэсэг нэр хин хэсэг ер нь дуул нур гэсэн. Нүдээр харахад нэг нь хар баран гэсэн ажиглагдсан нуурыг одоо ихтэй үеийн бүкс усталаа байж магадгүй гэдэг одоо далайн нуурын нэрээр нэрлэгдсэн тийм боломж байдаг. За ингээд сарны ингээд тэмдэглээ хэрэгж байгаа хугацаа манай дэлхийн тэмдэглээ хэрэгж байгаа хугацаатай яг адилхан байдаг учраас бид нар зөвхөн их дэлхийг харсан хэсгийг хардаг гэсэн. Наалуу харсан хэсгийг хардаг юм байна. За сарны өөрийн гэсэн агаар мандалгүй сарн дээр ямар нэгэн дууны далхиан гарахгүй цагаараа үзэхэл болохгүй нам гомэр хийсэн. Цаадад сараа харцаг чинь сарлан бүрдөө нисэж байгаа бичлэг үзцгээе. Агуу сарн дээр босон Америкийн нэгдсэн улсын сансрын нисгэгч Нийл Армстронг гэх хүн байдаг. I believe that this nation should commit itself to achieving the goal before this decade is out of landing a man on the moon and returning him safely to the earth. No single space project in this period will be more impressive to mankind or more important for the long-range exploration. In 1961, John F. Kennedy set the goal to send a human to the moon. Discover the story of how we did it.
Тиймээс буюу 2025 оны 1-р сараас эхлэн Этиопиэс сар бүр 100 еврогоос дээш хэмжээний орлого олдог болчихсон байна. 2025 онд нэг улс 30 хотоор үүргэвчтэй аялаж, маш олон дурсамжийг бүтээж, олон туршлагыг олж авч аюулгүй яваад ирчихсэн байна. 55 кг жинтэй гидсний 6 булчин хөгжсөн, гойлог, галбирлаг, цэвэрхэн хоололдог, буруу зуршилгүй, амьдралдаа сэтгэл хангалуун, тухтай, эрүүл амьдралын юм аягтай 2025 онд байсандаа талархаж байна. Энэ жил буюу 2025 онд намайг хүндэлдэг, хайрладаг, дэмждэг, итгэдэг, ойлгодог, найзын хүрээлэнтэй болж чадсандаа туйлаас их баяртай байна. Энэ жил буюу 2025 онд өөрийн хамтрагч болох iPad-тэй болсон байна. Нэг ном болох үс тэмдэглэлийг 2025 онд гараар бичиж хадгалж буйдаа баяртай байна. Энэ жил буюу 2025 онд ихэр төлтөөгөө учирч хамтдаа гайхалтай аян замыг эхлүүлэн явж байгаадаа талархаж байна. 2025 онд шинэ хоббитой болсондоо баяртай байна. Энэ жил буюу 2025 онд АФ-ээр дуусгаад визийн амжилттай сонгуулан хүссэн чиглэлээрээ том хотод Аусвилдон эхлүүлэн жаргалтай сурч ажиллаж байна. 2025 онд маш том боломжуудыг ашигласандаа түүний үр дүнд өөрийнхөө дараагийн хувилбарт хүрчихсэндээ байгаадаа талархаж байна. 2025 ондоо санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж сахилах баттай байж 10 сая төгрөг буюу 3,000 евроны хадгаламжтай болсон байна. Үүнд чин сэтгэлээсээ талархаж байна. 2025 онд герман хэлний B1 төвшөнтэй болсондоо үнэхээр баяр жаргалтай байна. 2025 онд би мах бод минь эрүүл чигрэг дархлаа өндөртэй, эрч хүчээр дүүрэн, энерги өндөртэй байсанд талархаж байна. Гэжээ. Монгол улсын иргэн бий. Зүтгэл бүрийн үрийг усан тэтгэж, зорьсондоо хүрэхийн тулд шаргуу хөлмөрлөж, зөв монгол хүн болж төлөвшгийн төлөө зорилгоон үнэнч байхаа тангаргалж байна. Хаан судалтайхан алдар нэрийг сэвтээхгүй. Хатан судалтай ээжигийн итгэл сэтгэлийг алдахгүй. Хаанч хизээч хэдий бич гэр бүлтэй хайр инэрлэн түгэж ухаад тангаргалж байна. Найз нөхөдтэй түшигтэй, настан буурлуудтай тустай, ахын дүүтэй эдэгтэй, ачид багш нараа хүндэлж ухаад тангаргалж байна. Өөрийн үүргээ хариуцлагатай биелүүлж, өнөөдрийн асуудлыг маргаашийн зорилт болгож, Монгол улсын гэрэл төрөөдөг цогцлоохын төлөө Мандан Бадраа 2 сэтгэлээр сэтгэхээ андгаал нь тангаргалж байна.